Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны тань мэдхүү одон өндөр сууг амтан тайртай монголчуудынхаа амрыг гэр мэдчилж байна. Амтны ертөнц нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн одон өндөр сууг, КНТV телевиз, одон өндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтандаа хамгийн амттайгийн, хамгийн чанартайг нүрээтэй 1000 найз амтны дэлгүүр, заман спортын утсыг Америкаас үрээтэй Заяа спорт шоп дэмжиж ажиллаж байна. Студид хөтлөгч Уран Чимэг, Цэнгэл баяр нар бэлэн боллоо. За өдрийн мэдрэг. За өнөөдрийн дугаараараа бид дэлхийн өнцөг болон бүрт үлгэр домгийн амьтдын тухай яриа байдаг. Тэгээд тэдний нөгөө талаарх сонин содон түүхүүд ам дамжин ярилцгаадаг. Тэгээд нөгөө үлгэр домгийн зүйлээс чинь бас заримдаа ингээ хөөсөөр хагаад нөгөө олцдогч бас археологийн одоо түүхүүд төр ч юм уу те иймэрхүү тал байдаг. Тэгвэл энэ амьтдыг бас яг яаж яасан юм бол те Монголд нөгөө алмас сурвалжсан тэмдэглэл гэдэг нэг равжрын гэдэг хүний нэг бас нэг ном байдаг байсан. Манайхан ч бүр нөгөө эр эмхүүсээр алмас чөтгөр алмас болоо явчихаар эмхтэй болоо явчихж байгаа юм гэдэг. За зарим нь бас үнэхээр бодиттой байж болох юм шиг сонсогдно. За зарим нь яалтчгүй бас үлгэрийн мэд татлаа. Нэрнгээсээ үнэнгээсээ одоо тий байдаг бол яах вэ? Олоогүй ч юм билүү тий. За гэсэн бодлыг төрүүлэхийн үднээс одоо сонирхол юм маш их татаж байдаг. Өнөөдөр бид энэ орон орны домгийн одоо тэр дундаа бүр Монголын бас энэ домгийн амьтад ямар үндэс гаралтай, тэдний ард ямар үнний одоо тий тал байгаа талаар ярилцах болно. За тэгэхээр одоо бидний хүн болгоны төсөөлөлд байдаг одоо бидний бараг л мангас гэж боддог амьтнаар эхлэх гэж байна. За Йети буюу одоо Гималай өндөр улсын цас ториглуудын дунд за Йети хэмээх нууцлаг амьтны тухай яриа бол үеэс үед дамжсаар иржээ. За энэ амьтан маань бол 2 хөл дээрээ алхдаг. За зузаа өсрөхөг биетэй 2 метрээс дээш өндөртэй. За энэ амьтныг бол нутгийн хүмүүс цагаан саарал. За заримдаа бол бүр бор хүр үсээр бүрхэгдсэн ч гэж одоо төрөлсөн байдаг. Тэдний хэлснээр бол Йети удаан хөдөлдөг, удаан хөдөлгөөнтэй тэгээ бүр гинэт алга болтлоо огцом хурдан гүйж чаддаг амьтан гэж тодорхойлсон байгаа юм. За энэ Йети гэдэг нэрний учир бол одоо төвдийн ите буюу хадны баавга гэсэн үгнээс гаралтай байдаг. За зарим нь бол митоконгми буюу цасан хүний баавгаач гэдэг юм уу. Ямар ч л нэг том биетэй баавгай том биетэй учраас л холбоод байна те. Ингэж нэрлэдэг. За судлаач антропологч одоо Сигер гэж хүний үзснээр бол Йетийн буддизмаас өмнөх Гималай ард түмний шүтлэг домогт амьтны нэг гэж бас үзэж байгаа юм. За Липча үндэст нь тэрнийг одоо Агнурын бурхан, мөсөн голын хамгаалагч гэж одоо бас шүтдэг байсан. Тэгэхээр төвдөд бол одоо буддын шашин одоо дэлгэрч хөгжөхөөс өмнө одоо бон шашин гэж байсан. За энэ бон шашин бол яванда баг Монголын бөө мөргөлтөй жоохон бас холбоотой юу? Эсвэл одоо бон шашнаас бөө мөргөл бас санаа янз бүрийн юмнууд авсан уу ч гэж ярьдаг. Бон шашин чинь бас яг Монголтай адилхан нөгөө уул юуны тахилга, сэржин мөргөх гэх мэт зарим зүйлүүдээр маш төстэй байгаад байдаг. За одоо ч гэсэн бон шашны одоо бас шүтлэгтэй тийм хүмүүс зөндөө байдаг. За төвдийн бүр эртний үндэсний шашин байна. За тэгээд эртний мөрнөөс орчин үеийн шинжилгээ хүртэл нь Йети гэж амьтныг юу гэж үзэж байгааг нөхөр 1832 онд аялагч хойчсон Непалийн хойд хэсэгт ийм үсэрхэг 2 хөлтэй амьтан харсан тухайга тэмдэглэсэн нь Йетийн тухай баримт бичгийн эхлэл байсан. За тэгээ бүр 20 дугаар зуунд руу орчиж байгаа. Энд одоо маш олон экспедицүүд буюу одоо ийм баг маш олоолаа судлах ийм баг гарч исэн. Тэгээд Йетигийн уул мөр гэрэл зургийг цуглуулсан ийм бас баримтууд байдаг. За эдгээрээс бол хамгийн алдартай нь 1951 онд Эверестэд авсан одоо энэ Эрик Шиптон гэж хүний зураг байдаг. За энэ дээр бол том уул мөр за сармагчинтай нэлээд төстэй тийм хөлийн хуруунууд бүхий зураг болгосон байдаг. За тэгтээ яг эдгээр олдууруудын тайлбар одоо хүртэл маргаантай хэвээрэл байна л да. Мөн биш энэ бол энэ амьтан гэл те. За 21-р зуунд бол одоо ДНХ шинжилгээгээр Йетигийн нууцыг тайлахыг оролдож байсан. За юм хөгжиж байна те. Тэгээд одоо Йетигийн үс гэж цуглуулсан дээжүүдийн ихэнх нь Гималайн баавгай. За эсвэл одоо бүр нохой. Зарим нь ч бүр ямааны ус болж тогтоогдоод ингээд асуудалгаа амжилттай болж байсан. Тэгээд судлаачид Йетигийн домог нь одоо нутгийн баавгай болоод бусад зэрлэг амьтдыг андуурсантай холбоотой байж магадгүй гэж үздэг. За энэ хүмүүсийн таамаг хэдэн 100 дамжаад яваад байгаа энэ таамаг сүүлдээ бас нэг юм дээр буусан байдаг. Домгийн цаадах сүйдрүү буюу одоо сармагчнуудын хамгийн том биетэй одоогоор бол устж үгүй болсон Gigantopithecus. За энэ бүр маш том биетэй сармагчин байсан. За эрдэмтэд бол одоо Йетигийн дүрийг одоо устсан энэ аврах сармагчинтай холбож тайлбарлаж байгаа. За энэ устсан сармагч маань одоо үсэн тэжээлт маш том биетэй ийм сармагчин байсан. Энэ нь одоо
бараг 3 метр орчим өндөртэй. За Азийн ойд амьдарч байсан гэдэг. За хэдийгээр бол одоо 4 хөлтэй 4 хөлөөрөө явдаг байсан энэ сармагчин бол гэхдээ ер нь бол сүулт таамагласнаар нэг удман ч юм уу те яваанда босоо алхаж чаддаг болоод гимлэн ууланд одоо ор мөрг устж үгүй болоогүй ганц нэг үлдсэн байсныг хүмүүс харсан байж болох юм а гэдг нь илүү бодиттой таамаг юм а гэж дүгнсэн байдаг. За тэгээ Эверестийн мөсөн оргил гүн хавцлын дунд орших нууцлаг газар нутаг ийм амьтныг нуугдуулаад одоо агуулад амьдрахад бол маш тохиромжтой юм л да. Тиймээс этигийн бодит энэ хүмүүсийн таамаглаад байгаа зүйл бодитуу эсвэл одоо хүний төсөөллийн ич шидүү гэдгийг одоо өнөөдрийг хүртэл бас л үг хүсгээгүй тэгсэрнэ бас тайлагчгүй байсаар л байна. Мангас л юм да. Гэтэ сая энэ аврах биетэй бичигдэг бол одоо бүр горилла энтертэй харьцуулахад бүр хамаагүй аврах том байгаа тий. Энийг харуул бас хүртгэр юм байна. Андуурхаар л юм байна. Тэгээд өнгөний хувьд л жоохон зүрх юм уу? Одоо устдаад үгүй болцсон болохоос биш бас тий тухайн үед бас байсан ч юм уу одоо хэм мэдхүлээ гэдэг шиг. Тэгээд домгийн амьтад тэгэхээр луу бол бас ялчгүй энэ донд орж байгаа юм л та. Тэгээд нэг хүн төрөлхтний хамгийн түгээмэл домгийн дөрүүдийн нэг одоо соёл бүртэн гэж өөр хэлбэртэйгээр байдаг ч гэсэн нийтлэг шинжүүд нь маш ингэ сонирхолтой таарч идэг. Тэгээд одоо энэ дэлхийн өнцөг булан бүрт байдаг л одоо тийм музейнүүдэд цуглуулгуудад одоо тухайн улс үндэстнүүд хэрхэн яаж дүрслсэн байдаг талаар нь ингэж хадгалагдсан байдаг. Одоо Хятадын урлагдах лууны дүрслүүд гэж байна. За одоо ислам соёл дах лууны дүрслийг танилцуулсан одоо Хостны Dragon Islamic Art Center гэдэг тий. Тэр одоо дүрслсэн байгаа тэр Европт болон Азиатайгаа дүрслэн хоорондоо ингэж жоох ялгаатай. Тэгээ тэр нөгөө нэг үлдсэн археологийн олдруудыг хараад тахаар яг зарим нэг ингээд нэг 3 хумстай тий сарвуутай зарим нь болохоор нэг сарсан байгаа шиг юм сарсан том далавчтай зарим нь ингээд нөгөө 5 хуруутай энэ тэр жоохон өөр боловч ерөнхийн нөгөө нэг дүр төрх нөгөө хайрсан би гал үлээдэг юмнууд нь болохоор яг ингээд нөгөө адилхан байгаад идэг. Тэгэд биологийн хувьд бас яг ямар боломжтой юм бол гал үлээх ерөнтэй биологийн амтан боломжтой юм болов энэ гэж үтсэн чинь бас нэг юм цох байдаг юм байна. Бомбер дээр бийтэлгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ цох бол ерөөсөө 2 төрлийн боцыг холиод 100 градусын одоо юм халууныг уураар ингэж нөгөө дайснаа айлгадаг. Тэгээ 100 градусын халууныг гаргаж чадчих байгаа юм чинь те бас үлгэр домгийн ч гэсэн байлаа гэсэн бас их сонирхолтой байгаа юм л да. Тэгээ морфологийн буюу одоо энэ биеийн бүтцийн хувьд болохоор юм хайрсан арьстай одоо яг фанголын энтергээд хайрстай хөхтөн амьтад хүртэл яг байдаг л да. Тэгээд ийм урт сүлтэй, сарвуутай, далавчтай, гал үлээдэг энтергээд харахаар ерөнхийдөө яг нөгөө ямар амьтны шинж үж болох вэ гэсэн матар, гөрвөл одоо нэстгийг харуул шовоо сарсан бавхай одоо ийм амьтдуудын нэг ийм холимог юм шиг ийм бүтцтэй харагдаад байгаа юм. Тэгвэл одоо хэрвээ лууг зүгээр бодиттой байсан бол үзье л да ямар амьтны аймагт орох юм бэ гэж зүгээр төсөөлж байгаа шүү те. За нэг мөлхөгчдийн багийн байр юм байж болох юм те. Одоо ангийн төлөөлөгч байх магадaltaй. За тэгээд энэ асар том мөлхөгч за магадгүй одоо устж үгүй болсон энэ тересаур гэдэг одоо бүр яг динозаврын үед амьдарч байсан юм нисдэг нэг юм амьтан байгаад байгаа юм л та. Энэ болохоор одоо нисдэг одоо анхны мөлхөгч гэх юм уу? Динозаврын төрөл юм уу тий? Тиранозавр гэд байдаг тэр үү? Нисдэг нэг шувуу марк юм байгаа харавал ер нь биеэр жижиг үг нь. Тий одоо 2 метр орчим урт биетэй. Тэгээд одоо юм мөлхөгч хайрсан биетэй амт нөгөө нисч болоод байгаа л гэдгийг яг хөө жишээг сонирхолж байгаа нь тий. Тэгээд одоо ихэнх соёлт бас байгаад байгаа гэдэг. Тий ер нь лууг одоо үнэхээр домгийн амьт юм бол энэ огт байдгүй амьт юм бол яагаад улс орон болгонд те энэ лууны тухай төсөөлөл байгаад идэх юм бүр дээрээс нь бэлэгдэлтэй байдаг те хятадд бол одоо лууг аз хүч эзэн хааны бэлэг тэмдэг гэж үзээд айгу хүндэтгэлтэйгээр ханддаг. Тэгээ лууг ус бороо үүл далайг захирагчаа гэж шүтэж ирсэн. За энийг бүр 9 амьтны шинжийг нэг дор агуулсан амьтан гэж их хүндэтгэлтэй үздэг. Одоо бууг, могой, загас, бүргэд ингээд 9 амьтныг агуулсан гэж үздэг. Сайн сайхныг авчирдаг, гим нүглийг шийтгдэг ч гэдэг юм уу. За Солонгост бол одоо усны тэнгэрийн амьтан бороо авчирдаг сайн хүчний илэрхийлэл гэж үздэг. За Монголд бол мэдээж луу ширээ, луу сүлд, тэнгэрийн луу гэх мэтэр бас л хүндэтгэлтэйгээр
авч үздэг. Дээрээс нь луу жил төрсэн хүмүүсийг одоо зоримог хүчтэй удирдахч гэх маягаар тодорхойлсон байдаг. За яагаад ингэж домгол юм бол бүх газар ингэ байгаад идэх юм болоо гэж гайх. Одоо сүүлийн үед бол лууг бид маш олон кинон дээр тэ уран зохиол кино тоглоом дээр бид бас л одоо хүүхдүүд нэрэл байдгийн болов уу гэж бодтол те Game of Thrones, Harry Potter бүгдэн дээр нь луун тухай гардаг учраас лууны тухай домог яриа бол биднээс салахгүй нэ. Улам ер нь цааштай те хөгжөөл явдгийн байна энэ домгийн амьтар чинь. Эн чинь байхгүй юм байна гэж мэдээд одоо те хайдаг юм бол байдгүй юм байна. За гаргийн амьтан бол Bigfoot гэдэг байгаа юм л да. Одоо нөгөө Кемлан ууланд байсан Yeti гэж байдаг бол те Америкийн ойд бас одоо нэг иймэрхүү төрлийн нэг ижил төрлийн домог дэлхийн өөр нэг талд байгаагийн жишээ болж байгаа. За хэрвээ Кемлан ууланд энэ Yeti байдаг бол те хойд Америкийн ойд Bigfoot гэж байна. Тэг хоёр төв, хоёр соёл, хол зайтай ч гэсэн хүмүүсийн ярьдаг төр зураг ингээд бас төстэй байгаа. Хоёр хөлтэй, зузаан өсрөхөг биетэй, за харанхуй уулын бүсд амьдардаг, за ховор харагддаг хүнээс бол ингээд нэг тийм зүхтаадаг те аврах биетэй юм амтан. За Yeti-гийн хувьд бол нөгөө цас мөсөн дунд Эверестийн ууланд цагаан те саарлөнгөтэй хүүхэлдэйн кинонууд дээр хөөрхөн гардаг. Нөгөө цас мөсөө зармиг болгож идэж мэтэл те. За манайх бол одоо манайх Bigfoot бол энэ ой дунд ингэж амьдардаг. За одоо юу биднийг ийм одоо адил домог бүтээхэд хүргэдэг вэ гэж бас бодогдож байна. За эсвэл нэг төрлийн юм бодит амьтны тухай дурсамж дэлхийд даяар ингэж үлдсэн бас байж болох уугүй юу? За Bigfoot-ийн гарал олон нэршлийн хувьд бол Bigfoot-ийг Америкийн нэгдсэн улсын Канадын янз бүрийн бүсэд өөр одоо нутагаараа ингэж нэрлэдэг байх нь. За Канадад Sasquatch, за Флоридад Skunk Ape, Ogiad Grassman гэх мэт одоо момо өнтер гэд Миссури төртөлтэй гэж нэрлэж идэг. Эдгээр нь бүгд яг нэг амьтны л тухай яриад байгаа юм л да. Тэгэд уул Америкчуудын домогт ойн аврах хүмүүс хэмээн хэдэн зуунаар хэрэглэгдэж ирсэн. За зарим нь байгаль хамгаалагч одоо тийм нэг савдаг сахиус маягаар ярьдаг бол зарим нь за одоо аюултай чөтгөр мангас шиг хүн рүү халддаг гэж одоо ингэж ярьдаг байсан юм байна. Тэгээ Европын колоничлогчид ирэхээс өмнө ч эдгээр домог бас байсаар ирсэн их сонирхолтой. Тэгээ гадаад төрхийн тухай тэмдэглэл гэдэг чи одоо таарсан хүмүүс нь одоо тэгээ гэрчүүдийн одоо тайлбар гэх юм уу ийм зүйл байгаа даа. Тэгэхээр 1.8-аас 2.7 метр өндөр биетэй, махлаг өргөн мөртэй, хүчрхэг биетэй, өргөн гар, одоо урт хуруу савруутай, юм зузаан үстэй, хар саарл юм бордоо ч юм уу тийм өнгөтэй байдаг. Хүнийг шиг хоёр хөл дээрээ алхдаг. За амар үнэр гаргадаг гэж өмхийн үнэртэй гэхүү те. Ер нь Yeti-рүүл дөхөөд энэ бас зураглална. Тэгэхээр үнэрийн бүр үнэртсэн юм шиг бас байна л та. Тэгээд уул мөр нь одоо хөлийн уулын мөр нь 40 см орчим гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний толгой ч 20 см-ийн толгой гэдэг чинь ингээд хоёр давхарцсан гэж чинь бас энэ овоо том мөр байх гэдэг нь л та. Тэгээ хүмүүсийн нийтлэг хэлдэг зүйл бол нэг харагдаад ингээд ерөөсөө тий нэг зэрэг харагдаал алга болчдөг гэсэн юмнууд байдаг юм байна. Тэгээ 1830-аас 1900 онд уулчид анчтын энэ дуртатгалд ойд үл мэдэгдэх хоёр хөлтөн амьтан гэсэн тэмдэглэл олон давтдаг байсан. За 1924 онд им Ape Canyon, Вашингтонд бас нэг тэмдэглэгдсэн болохоор алт олборлагчид сарангочин мэт амьтад шүн одоо биднэр рүү дайрсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэгээд тийм одоо улаан цайн дайраад те хохирол мөхрөл учруулчаад тах чинь яаж байхгүй гэхвэ те байсан л байна. Ямар зоригтой худал одоо мэдээл тараах байж гэдэг нь бас сонин. Тэгээ 1958 онд Humboldt County-д одоо Калифорнид бас тэмдэглэн үлдсэн 40 см-ийн яг энэ уулын те ингэж олсон. Тэгээ зургийг аваад бүр хэвлэл мэдээллийн үед энэ Bigfoot гэдэг нэрийг бүр яг хэрэгжилж эхэлсэн байгаа юм. За 1967 онд Patterson гимлний бичлэг хийсэн байт юм бүр. Одоо бүр батараанд нь хийгээд авлаа шүү дээ. Тэгээ хоёр хөлтөө бүр өсрөхөг амьтны юм амьтан ингээ явж өнгөрсөн юм бичлэг байдаг. Тэгээд энэ бичлэг бол нөгөө нэг бас хуурамч бичлэг биш вэ гэ тэ. Гэхдээ энэ жүжигчин юм уу одоо ямар нэг байдлаар эсвэл юм бодит зүйл юм уу гэдгийг бас тэр бичлэгнээс одоо хүртэл ингэж ярьдаг юм байна. Тэгээ Америкийн хамгийн их ярьдаг домгийн амьтан болж интернет, телевиз, шинжлэх ухааны хэлцүүлэгт бол орж ирсэн. За одоо бол бид нэр ийм амьтан харах юм бол энэ Франк хийх гэж байна гэдэг. Яг тийм. Бараг юу гэдэг нь тэгж бодох байх. За шинжлэх ухааны судалгаа тэгвэл энд яг юу болсон бэ гэвэл олон 10 жил судлагдсан зүйл тэдний нөгөө уул мөрн үсний дээж ялгадас камер бичлэг чимээ даралт одоо мэдрэгч төхөөрөмж за нэмхэн ДНХ-гийн шинжилгээгээд одоо тухайн үедээ баримт болгож авсан зүйлүүдэд үтсэн чинь энэ баавгай нохой тий за хүн
эсвэл үхэр адуу одоо янгир бас байдаг ч үгүй те. Тэгээд 2019 онд холбооны мөрдөх товчооны дүгнэлтээр илгээсэн бүх сорьц малын гаралтай бодит амьтны одоо ийм хүмүүсийн ярьдаг шиг амьтны нотлохоо огт байхгүй. За ихтэй сонирхолтой нь зарим биологч бүрэн үгүйсгэх боломжгүй гэж одоо үзэж байдаг. Тухайлбал алдарт мөчний зан төрхийн судлаач биологч Жен Гүдэл би энэ амьтныг оршдгүй гэж хэлэхгүй баг хаанч энэ амьтны тухай яриа байдаг болтой гэж одоо яг судалж явсан хүн бас хэлсэн байдгийн байна. Тэгэд эцсийн үнэлгээ гэж хэлэх юм бол нөгөө бодит нотлохоо бол байхгүй юм байна. Олон ажиглалтад нь энэ баагаа эсвэл одоо тэ өөр амьтны тэ таарсан төрөөдөл гэж үзэж байна. За зориудын бас ийм хурамч одоо тэг хүмүүс бүлэглээд нэг амтэн шиг болж одоо нөгөө хүмүүсийг айлгах, хөөж явуулах, нутаг орноо хамгаалах ч гэдэм үү тийм байдал бас байж болох юм. За хэрвээ ийм том популяц байвал одоо байгалийн одоо үлдсэн ямар нэгэн биологийн нотлохоо бол заавал байх хэрэгтэй байдаг юм аа. Энэ дээр бол байхгүй байна. Энэ бол ингээд томог гэсэн хэдий ч одоо хүмүүс итгэсээр байдаг. Тэгээд итгэх бүхэл одоо шинээр одоо зураг мэдүүлэг ингэж жил бүр тэр хотын төвөөс хол тэр ойн дунд амьдарч байгаа хүмүүстэй ингэж тохиолдож идэг тухай ингэж ярьсан байдаг. Тэг яг л бас нөгөө Йети шиг зарим нь ингэж нөгөө бүрэн үгүйсгэж яхад зарим нь одоо эрэл хайгуул гэж хийсээр байдаг. Нөгөө тэр равжир гэдэг ном дээр чинь бүр тэр равжиргаа чи өөрөө тэр аламсаа бүр ингээд мөрдөөд тэ отог мотог засаад ингээ хайгаад мөрдөө явдаг байсан юм билээ л тэ. Тэгэд энэ нус домгийг сонирхлыг одоо үгүй хийх биш харин улам хүчтэй одоо ингэж бас оршин тогтсонсоор байдаг. Тэгээд хүүхэлдэйн кинон дээр чи эднэр чи бас их гоё харуулж таниулах юм л та тийм яг тийм төсөөллүүд их байна. Дээрэс нь одоо би тэр яриад байгаа Йети дээр ч тэр энэ Bigfoot дээр ч тэр экспедиц гарсан байгаа байхгүй энэ тэндээс тийм маш олуулаа нийлж хайгуул хийсэн. Луун дээр болохоор экспедиц ерөөсөй байдаг. Луу болвор айгу баатарлаг дом гэм тийм байлээ. За хоёулаа хамтран хэлчихэд танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр манай амьтдын ертөнцийн амьтдыг одоо таниулж мэдүүлэхийг ингэж зорж идэг энэ нэвтрүүлгийн маань байнгын хамтран ажиллагчаар мянган найз амьтны дэлгүүр хамтарч ажилладаг. Тэгэхээр таны тэжээр амьтанд зориулсан хамгийн эрүүл хамгийн амттай хоолыг эднийх санал болгож байгаа. За эднийх бол нэг аль эртний л мянган найз амьтны дэлгүүр одоо түүнийхээ хэмжээнд ч одоо олон амьтны нэг хоолны юм дээр маш сайн туршлагатай болсон гэж бодож байна. Тэгээ аль бие усны хэрэгтэйгээр дэлгэд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээр амьтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг ингэж оруулж ирдэг. Тэгээ ихэнх амьтны хоолнд нөгөө өнгө амт оруулагч бодогч бодис за үр тариа урамлын гаралтай уурга ихээр агуулгадаг бол Kitchen Flavor бол үүнээс ялгаатай нь за жинхэнэ махан уурга эрүүл тос сайн чанарын эслэг ногоон ургамал чихэрлэг төмс зэрэг байгалийн нүүрс усны их үсрийг ашиглан үйлдвэрлэдэг. За сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу одоо үр тариагүй өндөр урагтай хооллохыг зөвлөх болсон. За Kitchen Flavor үүнийг одоо тэжээр амьтад зориулан яг дэлхийн жишгээ дагаад ингээд хийж байгаа. Тэгэхээр иймээс энэ хоолнд бол нэг хотоод гэж очроохгүй дархлаа дэмжих эрүүл үс арьс булчингийн хөгжил тустай. За хүнээр бол одоо соёлын хоошиг шимт хичээлтэй ийм хоолнуудыг санал болгодог. Тэгээд одоо нөгөө амьтад чинь идэх хоолоо идэл ингээд нэг болоод байгаа юм шиг боловч яг үндэ маш их муурнууд нэг мууран дээр л жишээ авахд те одоо нөгөө бөөрний чулуу шээс замын нэг чулуутай болоод аюух нэг хагалгаан маалгаанд бас их ордог. Тэгээд эмч дээр очихоор нэг зөвлөлт нь болохоор хоол нь ингээд те одоо хит хураа ус баагуудаг. За хоолыг бас солих хэрэгтэй гэдэг ийм зөвлөгөөнүүд бас их ирдэг. Тэгэхээр эднийд одоо жишээ нь муурны бүр шээс замын урьдчилан сэргийлэх хоол гэж бас байгаад байна. Тийм. Зулцхан муур насан турсан муурны тусгай хоол. За нохооны тухайд бас гөлөг насан турсан за баг болон дунд том үйлдвэрийн нохоон төрөлдсөн хоолнууд байдаг. Тэгээд энэ онцгой Антарктид гэрэл цуврал за амт уурга өндөртэй бүтээгдэхүүнүүдийг санал болгож байгаа маа. Та бүхэн фэйсбүүкээр нь ороод харах юм бол бас таны хөөрхөн тэгээд магадгүй ховор үйлдвэрийн амтнд чинь бас таарсан хоол эднийд байна гэдэгт итгэлтэй байна. Kitchen Flavor Монгол яг л латинаар бичээд дагаад аваарай. Холбогдох хүчний дугаар нь 7749 тэг8 93 тэг5 тэг8 гэсэн байна. Нэвтрүүлгийн хавийн тэтгэгчд баярлалаа. За дараагийн домгийн амтан бол одоо Mongolian Dit Forum буюу бидний мэдхээр олгон орхой. Олгон орхойг сонсч юу? Сонсч байсан. За олгон орхойг бол байдаггүй гэд домгийн амтан гэдэгт их сонир санагдсан. Яг гэвэл үнэхээр байдаг юм шигээр сонсч байсан. За бүгдээрээ сая нөгөө Bigfoot дээр нэг юм харлаа штэ. Хүмүүс тодорхой нотлохоо байхгүй ч гэсэн уулс, ойд одоо нэг нууцлаг амтан байна гэж итгээд ирсэн те. Домог гэрчин яриач үт юм уу хайгуул бүгд байна. Тэгээ бодит баримт бол байхгүй байгаа юм тий. За тэгвэл одоо
илүү бодиттой нэг юм руу явнаа. За Хойд Америкийн ойгоос Азийн зүрх болсон Монгол руу бүгдээрээ ирээд Монголд маань бас юм домгийн амьтан хаана вэ те? Дэлхий энийг сонирхож үгүй юу бас үзье. За манай улсад одоо байгаа хэсгийн тодорхойгүй домгийн амьтан бас байна. Энэ нь болохоор Bigfoot шиг бол уулан талхаад байдаг том амьтан биш. Хаана вэ нөх гэхээр говийн элсэн дор нуугдаад оршдог. Тэг хүмүүсийн төсөөллийн ертөнцид бүр үе дамжин оршсоор байсан юм олгоо орхоо. За өө эмээнэр манайхан сонсчихсан бол те өөс долгоо орхоо яс элсэн дороос гарч ирдэг. Хор цацдаг хэлхин бариад идчихдэг хэлхин айгүй их яриа явдаг байсан байхгүй. За тэгээд дэлхийн домогт амьтдын жагсаалтад хамгийн алдартай нэрнүүдийн нэг бол яхаа аргагүй олгоо орхоо. За барууныхны хэлдгээр бол одоо энэ Mongolian Ditforum гэж энэ хорхоо бол алдартай. За одоо нэрийн сонсогдол ямар нэг тийм энгийн амьтан биш гэдг нь бол ойлгомжтой байгаа юм. Тэгээд говь өөрөө дэлхийн хамгийн одоо хатуу ширүүн эрсдэс экосистем шүү дээ тий. Тэгэхээр өдөр нь маш ихээр халаад шөнө нь хүүтний үйлрэл шиг хүүтэрдэг. Тэгээд хоол ус тэжээл юм ховор энд бол жинхэнэ амьдрал үржинжидэг амьд үлдэн гэсэн тэмцэл явагдчихэйдэг газар. За тэгээд ийм газар хүмүүсийн төсөөлөл жоохон тийм айдас ч юм уу үлгэр ч юм уу холилдсон тийм домог үүсгэх нь их байдаг. За тэгвэл олгоо орхоо яг ямар амьтан гэж хүмүүс төрсөлж ярьж байгааг нь сонирхоход домог болгоно өөр. За тэгсэн мөртлөө ерөнхий тэр олгоо орхоогоо тодорхойлоод байгаа тодорхойлт нь ойролцоо байгаад байгаа нь бас тийм сонирхол татаад байгаа. За ер нь бол их тийм зузаан сегменттэй. За 60 см-с 1.8 м орчим урттай. За тэгээд цусан улаан өнгөтэй. За эсвэл бүр тайван байх үедээ цайвар уурлахаараа өнгө нь хувраад улаан болчдөг гэсэн яриач бас байдаг. Тэгээд толгой сүүл нь ерөөсөө ялгарахгүй хоёр тал нь хоёулаа юм шүттэй. Ямар ясла айлгаж чадчихсан. Тэгээд ер нь нэг юм хүний гар шиг бүдүүн амьтан гэж үзээд байдаг. Тэгээд могоор хуу санагдаж байгааз. Тэгээд бүр сонин нь бол одоо олгоо орхог нэг тийм там биет амьтан биш. Маш олон чадвартай гинт талга боломж гэдэг шидийн хүчтэй ч гэж бүр яригддаг. За тэгээ зарим ярианд бол хүчтэй хор ялгаруулад за тэр хорхонд хүрхэл юм бол тэр дороо өөх одоо эрсдэлтэй. За бүр цахилгаанаар цохилт өгдөгч амтан гэж яригддаг. Гэхдээ энэ бол одоо нэг хүний яриа биш. Үе дамжаад ирсэн маш олон хүний яриаг нийлүүлж байгаа учраас ерөнхийдөө үе үед л иймэрхүү байдлаар яриад байна гэсэн үг болж байгаа юм. За ихэнх үедээ ерөөсөө элсэн дор нуугдцсан гэдэг ивс ингээд хөвлзөөд байгаа юм шиг харагддаг гэж ярьдаг. Ховор тохиолдолд ер нь бол нөгөө манай чигийн улаантай адилхан борооны дараа за эсвэл одоо усны их үүсвэр говьд одоо энд ус гарах газар гэдээ байдаг шүү дээ. Тийм хулдаг модгийн ойролцоо тийм их үүсвэр орчимд нуугдаад байж идэг гэж бас яригддаг. За элс давлгаалan хөдлөлхийг харсан говийнхан бол маш их байдгаа гэдэг. За нэг түүхээс нь дурдъя л да. За одоо худгийн нүх ухаад байжсэн чи одоо ухчихсан хүн гинт ойрлж хашаагараал тэгэл дараа нь ерөөс ор сураг алга болцсон гэд нутгийн хөгшөө ярьсан байдаг. Тэгэд энэ бол яалтчгүй тэр олгоо ороход баригдсан гэж яригдсан. Тэр хүн одоо газрын гавар орно гэдэг шиг хайцсан бүүмэд ийм яг энэтэй төстэй домог ярианууд их байдаг. За тэгээ барууныхан энэ олгоо орохоо Монголд байгаа энэ элсэн одоо дор нуугдж байгаа орхон тухай яаж мэдвэ гэвэл хамгийн түрүүнд одоо баруунд энэ мэдээллийг ч юм уу энэ сонин сайхныг дуулгасан хүн бол 1920-ад оны судлаач Roy Chapman Andrews гэж хүн байдаг. За Монголыг алдартай болгосон хүн гэсэн үг. За Монголд ирээд нутгийнхны яриаг бүр тэмдэглэж авсан байдаг экспедиц нь ирсэн байдаг. Тэгээ хин ч одоо амьдаар нь хараагүй мөртлөө одоо бүгдээрээ итгэжсэн нь одоо энэ Andrews гэж хүнд маш сонирхолтой санагдчихсан. Тэгээд нэг ном зохиолдоо бас энэ тухай дурдсан. Тэрнээс нь болоод одоо барууныхан ер нь энэ амьтныг сонирхож эхэлсэн гэсэн үг. За тэгээс сүүлийн одоо 100 жилийн хайгуулын түүх олгоо ороход юу байна гэд бодъё л да тий. Одоо Чехийн судлаач Иван Маркели гэж хүн байдаг. Макерли гэж хүн. Энэ бол одоо олгоо ороход судалсан хүмүүс дунд хамгийн алдартай хүн байгаа. 1980-аас 1990 онд бүр хэд экспедиц Монгол руу явуулж исэн. Тэгээ малчиттай ярилцсан. За гэрчи яриа бичиж авна. За одоо сүүлдээ бүр нэг олгоо орохоч өөр юм газрын давтамж борооч өөрөө цохилт өгж байгаа тэр үеэр олгоо орохоо гарч ирдэг гэж үзвэл одоо санаж байгаа бол нөгөө чигийн улаан борооны үеэр гарч ирдэг ш. Тэгэхээр газар ингээд шууд тогшиж байгаа чигийн улааныг гаргаад ирдэг гэдэг. Яг тэрнтэй адилхан юм тусгай төхөөрөмжөөр гэж цохиж элсэн дороос гарч ирэх нү гэж үзсэн байгаа байхгүй юу. Энийг бол нөгөө дүүн гэд киноноос санаа авсан гэж байгаа. Тэгээд бүр дүүн кино эндээс санаа авсан болоо тийм мэдээж. Тэгээ бүр жижиг тийм элсэн дор юм тесрэх
байдлаар хүртэл те цочроож айлгаж гаргаж ирэх гэж бас үзсэн байгаа юм. За юу ч олдоогүй. Тэгээд бодитоор хайсан биш те. Тэгээ юу ч олдоогүй. За тэгээ олдоогүй бол энэ яриа яагаад тасарчдгүй болоо гэдэг их сонирм. За дараа нь 2005 онд британчууд ирсэн байдаг. 2009 онд одоо бүр телевизийн багаараа ирсэн байдаг. Тэгээ олон сонирхогч криптозоологчд гэж ярьдаг. Энэ болохоор нэг байгаа байхгүй нь мэддэхгүй домгийн амтан судлаачдыг хэлдэг. Энэ хүмүүс яг л адилхан одоо маш их сурвалжаас мэдээлэл аваад өмчлө бодиттой үр дүн зураг хүрэг юу ч байхгүйгээр ийм аман яриа тавилдээд байсан. За тэгээ бас нэг сонирхолтой тохиолдол олгоо орхон дээр гарсан. Нэг экспедиц одоо олгоо орхоо харсан гэж хүнтэй одоо таарад тэгээ тэрийг бүр хайгаад уулзаад үзүүлсэн ч одоо нэг тэмээн сүлт могоо гэж байдаг ас. Тэр зургийг үзүүлсэн чи энэ олгоо орхон мөн байна гэдэг ингээд замхарсан. Андуурсан байж тэгээд. За тэгээд ингээд яг уу тэгээ хөдөө байгаа хүмүүс одоо энэ амтны тухай мэдлэг муугаас болоод андуураад идэг гэж магадгүй байна гэдэг нэг жоохон эрэл мохорцсон байдаг. Тэгээд шинжлэх ухааны баталгаа байхгүй ч гэсэн олгоо орхоо маань одоо pop soil хэдийнэ орсон. Pop soil гэхээр одоо бидний бүр амьдралдаа бүр ингээд ам дамжин те айгүй тийм их яригдж байгаа яриан донд нэгэнт олгоо орхоо орсон байна. Тэг кинонд ч гарч идэг. За одоо янз бүрийн тоглоом, манга, ном, шоу, баримтат нэвтрүүлэг гэх мэт зүйлд олгоо орхоо маш их дүрслэгдсэн байдаг. За магадгүй бидэнд тэгэхээр юу байна уу гэхээр за бараг л 100 жилийн домог байна. Тэгээ малчтын ярьсан маш олон түүх байна. За судлаачдын хайгуул байна. Тэгээ нотлохоо олдохгүй байна. За тэгсэн мөрчлөө хүмүүс одоо ч гэсэн итгэж байна. Одоо элсэн дор амьдарч байгаа эсвэл зүгээр цөлийн амьдралын тухай одоо төрөний урнагийн хэлдгээр те амьдрал соёл тэр нутаг орноо хамгаалах гэсэн хүмүүсийг айлгах гэсэн оролдлого бас байж магадгүй. Тийм байлаа гэхэд ямар удаа үргэлжилж байгаа надад их сонирн байгаа даа. Тэгээ нэг юм бол үнэн байна. Олгоо орхоо бол энэ Mongolian Death Worm гэдэг нэр гихтэл одоо хүний сонирхлыг үргэлж хөдөлгсөөр байна. Цаашдаа ч гэсэн дэлхийн маш олон улс орнууд экспедиц ирнэ гэдэг нь ойлгомжтой байгаамаа. Би бас нөгөө дүүн киноныг үзээд яг бодчихсан юм. Багад яалчгүй эмээгөө өрт нэг тийм олгоо орхооны тухай яриа ингээд сонсч ирсэн тий. Тэгээд энэ дүүн цохиоллын хизээ битсэн бол тоо гэдэг нэг бас нэг амтын ертөнцийн хөтлөгч юм байна да. Бас тэнд нэг мэдхгүй амтан гараад штэ багад ярьчихсан. Энд чинь нэрээ юу вэ гэж та цохиолыг бас харсан чинь 1964 онд бичигдсэн байж таарад. Тэгвэл дүүн цохиолоос хитүүлсэн гэдгийг зөв юм байна саяных. Тэгсэн чинь одоо юу юм байна л да. Монголчин бүр нөгөө нэг дээр үеэсээ яасан те манахаас ингэж нөгөө сэтгүүлж авсан. Гэхдээ бас ингээд харсан чинь айгүй олон юм олгоо орхоотой кинонууд одоо Германы миний санаж байдаг юм байна. Нэг заван кино байдаг та. Тэгээд нөгөө хоёр талтай ингээд нөгөө шүдтэй гэсэн шүү дээ тий. Би ихтэй нэг удаа яг ингээд нөгөө нэг төрлийн зарцааг харсан чинь яг нөгөө одоо бүкс нь биендээ хүү тий. Яг ийм нэг юм 3 сая шиг юм тий. Тэгээ ингээд чулуунуудыг ингээд юмнуудыг барьж үтээд байгаа мó тий. Тэгээс яг тэр санаанд орж бас тэр хоёр талтай амтай байх нөхцөл байдаг. Сонирхолтой маань нэрэлтэй. За дараагийн ямар амтан бэ? Хоёлаа Каракен гэдэг амтны тухай ярих гэж байна. Шууд орчихоо тий. Хамтран ажиллагч юм уу? За тэгээ. За хамтран ажиллагчаар спортын хувьцаг Америкаас ураатай Заяа спорт шопонд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр манай спортын нэвтрүүлгийн хөтлөгч, манай атласын хөтлөгч Батцаягийн дэлгүүр байгаа. Тэгэхээр бид одоо нөгөө баталгаатай за яг Америкаас болон Англиас ирдэг баталгаатай оригинал ийм хувцснуудыг боломжийн нэр авна гэдэг бол бас маш гоё боломж байгаа. Тэгэхээр одоо Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland одоо юу гэдэг спортын бүх брэндүүд те Martins ч үт юм уу шилдэг брэндүүдийн спортын болон өдөр тутмын гутал хувцас хэрэглэлүүдийг хамгийн хямд үнээр заяа маань санал болгож байгаамаа. Тэгэхээр одоо шинэ жил болох гэж байна. Хүүхнүүд маань сайхан фитнес, жим юу гэдгийг те бүх юмдаа явна. Спорт хамгийн хөл дэвтэйхэн пүүз, скейт, гутал, спорт хувцснууд хамгийн их хэрэг болно. За тэгээд байрлал өөрчлөгдсөн манайхаа өмнө нь бол одоо нөгөө Наутилийн тэр хавьд байсан бол одоо байрлал өөрчлөгдөд нисдэг машины замын эсрэг талд маргад төв гэд харагдаж байгаа да. Тэнд одоо Заяа спорт шоп гэд хаяг нь харагдана. За Facebook хаягаар нь буюу Заяа спорт шоп гэд латинаар бичээд хайж болно. 88 тэгтэг 91 92 дугаарлуу залгаад асууж болно. За тэгээд Заяагийн дэлгүүр дээр бол нөгөө Store Pay нөгөө зээлэр өгдөг аппликейшнууд бүгд байгаа. Дээрээс нь очиод үзэх юм бол харин тий очиод үзэх юм бол Заяагийн дэлгүүрт витамин одоо юм байдаг юм а. Юу л вэ? Америкаас ирж болох бүх юм байдаг. Заяа маань бүр өөрөө очиж бараага ингэж бараг Америкт бараг 20 морь хонж бараага авчирдаг их бүтээлч. Тэгэхээр манайц нь байдаг. Яг үнэн тий. Тэнэд идэх юм байна.
За тэгэхээр манайхаа арьцмаар те сонголт юу вэ? Асууж лавлж байгаад хөргүүлээд авах ч гэсэн бүрэн боломжтой шүү. Манай заяа чи ямар сайн хүн билээ гэдэг. Баярлалаа. Заяа спорч авта. Нөгөө амьтдын амьдрах өөр өөртөө ингээд нөгөө орчин гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээд энэ домгийн амьтд маань бас орчинд байна. За миний одоо ярих гэж байгаа амьтан бол далаад байдаг Каракен гэдэг нэртэй. Бас үлгэр домог дээр их гардаг. Тэгээд Каракен гэдэг нэрийг одоо ихэвчлэн кино, тоглоом дээр за эсвэл домог одоо маш эртний хувьчраас янз бүрийн зүйл дээр их сурвалж энэ Норвеги, Исландийн ардын домог Каракен гэдэг нэг юм гаж амьтан мангас гэсэн нэг юм утгатай үг юм байна. Тэгээд түүнийг тэнгисийн асар том 8 хаалж 12 хүртэл тэмтрүүлтэй нэг бүр нь хөлөг онгоцны баган шиг цуцаан авраг юм байгаа байхгүй юу. Тэг хөдөлгөөн бүр нь усанд хуй салхи үүсгэдэг гэж ярьдаг. За зарим домогт юм жижиг арал шиг хэмжээтэй юм том амьтан байна гэж байсан байна. Тэг хуучны тэмдэглэлүүд энэ ч одоо бүр яг бодтой хүмүүсийн тэмдэглэл. Караканы тухай хамгийн эртний тэмдэглэл 13 дугаар зуунд Орвор Од сага гэдэг туйлд гардаг. За тэнд далайн авраг амьтан хөлгийг бүхэлдэн залгиж байгаагаар ингэж дүрсэлсэн байдаг юм байна. За бас 18 дугаар зуунд Норвегийн байгаль судлаач Эрик Люд Караканыг бодит авраг наймаалчийн тухай домог гэж тайлбарлаж шинжлэх ухааны өнцгөр авч үзсэн байдаг. За тэр үед олон далайчид тэмдэглэлээ үлдээснээс за доороос асар том зүйл хөдлөөд одоо биднийг шууд доош ингэж чангааж байсан гэд нөгөө олон хүн эндээд амьд үлдсэн ганц хүн нь одоо жишээлбэл энэ түүхийг ингэж тэмдэглэж үлдээсэн байх жишээтэй. Тэгээ 1752 оны Норвегт хөлгийн багийнхан асар том тэмтрүүл уснаас гарч ирээд хөлгийг татаж эхэлсэн гэж ярьсан. Тэгээд далаа биднийг залилаа гэж юу н бас ойлгож байсан. Гэтэ одоо нөгөө нэг амьд үлдсэн хүмүүсийн тэмдэглэл нь байгаа. Тэгээ загасч ч гэсэн Караканы гарч ирэхийн өмнө далай өөр болдог гэж бүр ингэж ярьдаг тийм бахал та тийм том амьтан доор нь хөдөлж байгаа юм чи тийм тогшин давлгаа нь өөр ярагдсан ч юм уу болох байх. Тэгээ загаснууд үсэрч шууд дээгүүр нь бөөгнөрлөлтөн эргэлдэж байлаа гэж. Тэгээд үүнийг одоо шинжлэх ухаанд яг юу гэж үздэг вэ гэхээр 19-р зуунд эрдэмтэд энэ домгийг судлахад авраг наймаалж буюу одоо шинжлэх ухааны нэр нь Architectus dax гэдэг юм одоо бодит амьтан бас байдаг. Нөгөө дээр үеийн чинь те амьтад айгүй бас нөгөө том байсан штэ. Нэлээд том биетэй одоогийн амьтадтай харьцуулахааргүй том биетэй тэн дор ингээд бүр нэг 13 м авраг юм тэгээ сагсан бөмбөг шиг том нүдтэй одоо бодит амьтан шүү дээ соруулагч нь ингээд одоо мах цоолох бүр ингээд чадaltaй ийм амьтад энэ төр нөгөө нэг баримтат киноны түүхэн сэргээсэн нөгөө кинонууд төр гардаг л та. Тэгэхээр надад бол одоо шууд тэр амьтан юм шүү л гэж ингэж бодогдож байгаа юм. Тэгэхээр одоо 2004 онд Япон судлаачид анх удаа амьд авраг наймаалжийг гүн камераар ингэж бичижсэн. Тэгээд тэдний хэлснээр болохоор түүний хөдөлгөөн домгийн Каракен шиг нууцлаг одоо бас тэ ийм хүчтэй сүрдмээр байсан гэж тэмдэглэсэн байдаг юм байна. Тэгээд ер нь дүгнж хэлэхэд бол Каракен бол бидний далайн гүндэх ойлгомжгүй ертөнцид итгэх итгэл, айдас, энэ сониуч зангийн илэрхийлэл. За хүмүүс үнийг бодит наймаалжийг хэтрүүлсэн домог гэж үздэгч яг далайн гүндэх бүхнийг одоо бид бас нөгөө мдээгүй хэдхэн хувь дээр нь явж байгаа тий. За тиймээс Каракен яг олгоо хорхоо бие хүчийг батлагдаагүй ч гэсэн дэлхийн соёлд ингэж үлдсэн магадгүй байгаа гэсэн төсөөллийн одоо амьтдын нэг байж болох юм аа. За энэ Каракен гэсэн нь Каракентай бас нэгэн төстэй амьтан байдаг те манайхан бас энэ бараг нэг юм жижигхэн мэдээллийн нэг хэлчих. Нөө Лохнес нуурын мангас гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ те. Аврах том биетэй бас л одоо далайн гүнд байдаг далайг оронгоор нь эргүүлээд л байдаг. Энэ маш удаан яригдчих байгаа амтан. Дээрэс нь энэ амтны тухай бүр яг тийм одоо харсан тухай нийтдээ бүр 1100 гаруй тийм баримт орон нутгийн архивт нь бүртгэлтэй байдаг. Байгаад 1100 хүн удлаа яриад их хэцүү тий. За тэгэхээр ингээд хамгийн сүүлд бол одоо энэ Лохнес нуурын мангасыг хайх одоо бүр сүүлийн 50 жилд болоогүй тийм айхтар хайг бол 2023 онд хийгдсэн байдаг. Тэгээд нисгэгчгүй онгоц дулааны сканер, инфра улаан туяаны камертай зав усан дотор чимээ чагнагт зэрэг одоо бүр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглсон, зэвсгэлсэн судлаачид энэ нуурт амьдардаг гэх энэ авраг бие тамтныг илрүүлэхээр ингэж хөдөлсөн байдаг. За тэгээд тайлбарлахад хэцүү байгалийн бүх төрлийн үзэгдлүүдийг бүртгэж судалж дүгнэх одоо бидний гол зорилго юм аа гэж одоо энэ ажиллагааг зохион байгуулж байгаа нэг судлаач буюу энэ Алан
Мекена гэж хүн ярьж байсан. За 36 км урт үргэлжилдэг 240 м гүн цэнгэг устай энэ Лохнес гэж нуур нь эзлэхүүний хэмжээгээр одоо Их Британий хамгийн том нууртай ордог. Тэгээ энэ нууранд ерөөс үл мэдэгдэх авраг бие тамтан байдаг гэсэн домог яриа одоо бүр эрт цагаас эхлэлтэй. Тэгээ нуурын орчмын хад чулуунд янз бүрийн амьтны дүрсийг сийлсэн байдгийн ч гэсэн одоо сонирхлыг татсаар ирсэн учраас энэ судалгаа одоо шинжлэх ухаан хөгжсөн дээр гэдэг шиг бүх тоноглолоороо тоноглоод ингээд гарч ирсэн байдаг. За тэгээд хамгийн эртний баримтанд гэвэл бүр нийтийн тооллын 565 онд Ирландын санваачт одоо Гигийн Колумбагийн намтарт бичигдэж үлдсэн байдаг. Тэгээ нуур сэлж байсан хүн рүү мангас давталсан. За Колумб ламын удирдсан хүмүүс энэ амьтныг одоо айлган ухрааж байсан гэсэн. Эсвэл одоо энэ ламын одоо өөрийгөө дөвөөлөх гэсэн юм уу? Сүлдээ тэг санагтаад тий. Тэгсэн мөрчлөө 1900-аар баримт нутгийн тэр архивт байгаад байгаа байхгүй. За бүр саяхны баримтаас нь дурдах юм бол 1933 оны 5 дугаар сард нуурын иргэн шин замаар юм автомашинтай хүмүүс зорчиж байхад хос аврах том амьтны барааг харсан тухай мэдээ одоо энэ үрнээс Курьер санинд нь одоо нийтлэгдсэн байдаг. За энэ мэтээр сая сүүлд бүр 2018 онд хэсэг судлаачид Лохнес нуураас одоо ДНХ-гийн шинжилгээ авч одоо усанд амьдарч байгаа бүх амьтнаас хүртэл амьтны төрөл зүйлийг тодорхойлох шинжилгээ авсан байдаг. Тэгээд нэг амжилт олоогүй. Тэгээд үнэхээр ийм амьтан байгаад байна уу? Яагаад байна гэдэг нь бас яг кракеныг сонсоод хэлэхэд нэг тийм бас амьтан байдаг. Маш том биетэй. Өвсөн тэжилтэн нэг динозавр байдаг шүү урт хүзүүтэй тий. Яг тэрэн шиг цухагдсан. Зургийг авчиад байгаа хөө. Зургийг одоо яаж авсан юм бол сонирхолтой. За энэ хамгийн сүүлийн амьтан маа нөгөө өмнө нь дурдж ирсэн амьтан байсан болохоор би сая урдуур нэмэр болчлаа. Unicorn ганц эвэрт. За ганц эвэрт гэж энэ домгийн амьтныг одоо бид байдаггүй гэдэг одоо эртээр үеэсээ улс орон болгонд өөр өөрөөр яригдсаар, ам дамжсаар тасралтгүй одоо энэ амьтан ямар ч гэсэн байгаа юм шигээр яригдсаар иржээ. Тэгэд одоо энэ амьтныг дүрслэхдээ бол их сайхан тийм гэгээлэг, ариун дагшин бэлэгдлэр улс орон болгонд үздэг. Газар одоо бидний мэддэг морь шиг давхиад явж идэггүй нэг тийм тэнгэрт үүлэн донд байгаа мэтэр дүрсэлдэг. За тэгээ бид бол unicorn гэдгээр нь илүү сайн мэдээд байна. За энэ домог юунаас гаралтай юм болоо гэд үзэхээр грек хэлний monokeros буюу нэг эвэртэй гэсэн ийм үгнээс гаралтай unicorn гэж үг байгаа даа. За эртний соёл болгонд одоо өөр дүрсэлдэг ч гэсэн яг нэг ижил утгыг агуулж идэг. Ариун байдал, цэвэр сэтгэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болсоор ирсэн. За хятадын домогт бол одоо unicorn-ыг бүр цэлийн гэж дүрсэлсэн байдаг. Энтхийн домогт бол Ekashringa гэж нэрлсэн байдаг. Персийн үлгэрт ганц эвэртэй цагаан адуу гэж гардаг. За эдгээр нь бол бүгдээрээ л нэг эвэртийн өөр хувилбарууд байгаад байдаг. За Европ бол unicorn-ыг туйлын цэвэр ариун сэтгэлтэй бүсгүй хүн одоо ганцхан unicorn-ыг олж хардаг. За хэрвээ unicorn-ыг барихыг хүсвэл одоо эр хүнтэй ойртож үзээгүй ариун дагшин тийм эмхтэй хүн хормоогоо дэвсэж суухаар өөр дээр нь unicorn ирж ингэж сүгддгөө гэж яригддаг. Тэгэхээр энэ бас нэг тийм ёс зүйн хэмжээнд барих гэсэн эмэгтэйчүүдийг ариун байлгах гэсэн бас нэг яриа байж болох юм аа гэж үздэг. За эртний тэмдэглэлүүдэд бол ганц эвэртийн тухай анхны бичмлүүд манай эртний өмнөх 4-р зуунд грекийн төгсч Ктесигийн тэмдэглэлд гарсан байдаг. За энтгэгт байдаг цас шиг цагаан адуу духан дээр нь урт спираль эвэртэй амтан гэж тэмдэглэгдэж үлдсэн байдаг. За бүр хожим бүр Библиэл дээр хүртэл хуучин гэрээнд unicorn гэж үгэнд дуртагдсан байдаг. За энэ мэтэр бол unicorn яриа тасарсангүй. За 15-аас 16 дугаар зуунд Европын хаад нэг эвэртийн эвэр гэж итгэсэн зүйлээ одоо алт мөнгө аягны ирмэг дээр ч юм уу, тавилганд ч юм уу ямар нэг зүйлд unicorn-ы эвэр бэлэгдсэн зүйлийг аягныхаа ирмэг тогтоогоод ч юм уу. Тэр аяг руу орж байгаа ус ариун болно, аршаан болно, ангаах хүчтэй гих маягаар одоо бүр дахин шүтдэг байсан. За домогт ер нь маш олноор нь өгүүлснээр бол ганц эвэрт тийм цагаан адууны биетэй буг шиг нүдтэй гээд байгааг манайхан бас анзаарч арай. Буг шиг нүд арслан шиг сүүл харин духан дээр нь алт мөнгө совдны өнгөөр гялалцах мушгаа эвэртэй гэж гардаг. За ариуслын хүчний их үүсвэрл гэж ерөнхийд нь тодорхойлоод байгаа. Тэгээд за шинжлэх ухааны тайлбараар нь авч үзэх юм бол энэ unicorn гэж амьтан юунаас гаралтай гэж болох вэ гэхээр нааргал яригдчихэж байгаа. Өмнө хөрхөө яригдчихсэн амьтан те урт мушгаа энэ доод соёо дээшээ ингээ гараад ирсэн. Загасны тухай бид ярьж ирсэн. Тэрийг одоо эвэр гэж ярьж ирснаас сүүлдээ тэр бол доод соёон дээшгээ гардаг. Одоо амьд амьдрах тэр бүх орчноо мэдрэх бараг л одоо радар шиг ажилтдаг тийм зүйл нь байсан байна гэдэг. Тэгээ наарвалын эвэр ундаг. Тэгээд их далайн гүндээ амьдардаг. Тэгээ наарвалын эвэр унаад далайн давлгаагаар түргэгдээд гараад ирснийг эрт дээр үеэсээ наарвалыг мэдэхгүй маш их удсан шүү дээ. Тэгээд за энийг эвэр байна гин гутлаа unicorn гэж амьтдаг үүсгээд
нарвлын иврийг юникорны ивэр гэж андуурсан ч гэж юу н бараг энэ тал дээрээ илүү байдаг. За орикс гэж амтан байдаг. Цүлд амьдардаг ганц ивэртэй юм шиг харагддаг нэг бууг байдаг. Тэгэхээр юникорныг нүдийн буг шиг гэдээсэн тий. За холоос орох юм бол бүр яг юникорн шиг харагддаг юм орикс гэж бууг байд юм байна. За эртний элбэнх адуу буг зарим төрлүүд нь бол духан дээр одоо нэг ивэртэй юм шиг ясны бүтцэн янз янз байснаас одоо тийм нэг ивэртэй юм шиг одоо ингээд хоорондоо нийлцсэн ч юм уу тийм байх байдлаар олдурууд олдчихсэн байдаг. Тэгэхээр бас ганц нэг эндээс ч санаа авсан байж болох. Би минут гэдсэн чи байна тий. Би юникорныг хамгийн сүүлийн амтан гэж бодоод. За ингээд юникорны түүх. Тэгээ одоо Монголд бас нөгөө ганц эвэрт бэлэгдэхүүрөөс гэд бас гардаг. Одоо археологийн олдроор айгүй их нөгөө тех дүрслэгдсэн байдаг ганц эвэртэй. Тэгээд энэ ганц эвэртийн түүхэд бас байна шүү. За нэг амтан байна нэг цохоос дурдчихэ. Chupacabra гэдэг Америкийн цус хорогч амтан гэж байгаа л да бас нөгөө олон аимшигын фантастик тий sci-fi кино энтер дээр бас гарч идэг. Тэгээд Порто Рикогийн Намком хөдөө нутагт сарны бүдэг гэрэлт нэгэн аимшигт зүйл тохиолдоод байна гэдэг үүрээр малчид босоод харахад хашааныхаа мал амьтдын бүгдийг одоо өгсөн байхыг харсан. Тэг ямар ч цус үлдээгүй хүзүүн дээрээ харин жижигхэн юм дугуй нүхтэй ингэж одоо өгсөн байдалтай олцсон. За энэ айц төрүүлэн үзэгдлийг бол Chupacabra хэмээх нь Америкийн хамгийн алдартай домгийн эхлэл ер нь ингэж үссэн. Амар амт биш ер нь дүрслэлээр бол. Тий. Яарал нөгөө чөтгөр гэмээр те Chupacabra гэдэг үг нь испанаар ямаас хорогч гэсэн утгатай. Одоо нөгөө малаал алдаад байсан байна л та. Тэгээ энэ амтны анхны мэдээлэл 1995 онд Порто Рикогийн Коновос хэмээх жижиг тосгонд гарч ирсэн. Тэгээ олон арван ямаа дахиа хоныг цусгүй өгсөн байдалтай болсон. Тэгээ тосгоны хүмүүс одоо маш их айц давтчихсэн тухайга тэмдэглэсэн байдаг. Тэд чөнөөр гарч ирдэг. Цус ордог нэгэн амтан байна гэж итгэсэн. За тентхийн нэгэн эмэгтэй Маделин Толотино хэмээх хүн энэ амтныг өөрийн нүдээр харсан гэж одоо мэдүүлсэн. Тэгээд үүндээ бол дараах байдлаар дүрсэлсэн гэж байгаа юм л та. За 120 см орчим өндөр хоёр хөл дээрээ явдаг. Хоёр хөл дээр явхаар л эвгүй болчиход байгаа юм. Эвгүүрч идэв. Нэг чадварлаг болоод байна. Улаан гэрэлтдэг нүдтэй, саарал ногоон арьстай, хурц хумстай, нуруу даяарны юм өргөс чухам татсан амтан гэж хэлсэн. Тэгээ түүний мэдүүлэг маш хурдан тархаж удалгүй энэ Мексик, Чили, Америкийн нэгдсэн улсын өмнөд хэсэг хүртэл ижил төстэй юм цус сорогчийн тухай яриа одоо цаашаа ингэж тархсан. За Chupacabra хүмүүс өөрөөр бас ингэж дүрсэлдэг. Порто Рикод гүрэн шиг биетэй, хоёр хөлтэй, за нүд нь улааж гэрэлтдэг, аимшигтай шүгэлдэг чимээ ингэж гаргадаг. Заримдаа бүр нисэж чаддаг гэж бас ярьдаг байсан. Тэгээд харин энэ Америкийн нэгдсэн улсын Техас мужид түүнийг нохоо шиг за өсгүй зузаан цайвар саарл арьстай өсгүй гэж байгаа байхгүй тий. Тэгээд цайвар саарл арьстай гэхээр одоо нэг баг тэг хүнэрхүүч юм шиг тэгээ урт цойотой гэж дүрсэлдэг. Тэгээ шинжлэх ухаанчид эдгээр амтныг энэ арьсны өвчтэй койот буюу тий манж гэдэг одоо зэрлэг нохоо гэж үтсэн. Гэхдээ олон хүмүүнтэй бас санал нийлдэгөө. Тэднийхээр бол энэ зүгээр нөгөө тий өвчтэй койот бишээ яах харахгүй юм мангас шиг мангаслаг гэх тайлбарыг өгч ийсэн. Тэгээд нөгөө одоо өвчтэй чон хүртэл их сонин одоо ямар төрлийн амтын юм болдоо гэж харагддаг шүү. Харагддаг юм байлээ шүү. Нөгөө хөрхи үснээс нь нөгөө өвчнөөсөө болоод яр шахнаасаа болоод гэдэг юм үгүй болсон амтэн чинь ингээд аюу өөр харагддаг. Бас ганц лиомик тариад илүү зүгээр болчдөг гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээд нөгөө өвчтөй чанаа алдгүй ганц тий эмчлэхэд ороо буцаад сексэсэн сайхан тий сүрлэг амтан болчдөг гэдэг шиг. Тэгээд нөгөө арьсны өвчнөөс гадна бас илүү өөр содон таамаглалуудын хувилбар ч гэсэн бас байт юм байна л да. Тэгээд нөгөө тентгийн хүмүүс чинь нөгөө хар гаргийн тав гэрсэн гэл Америкт бас нэг хэсэг их хэрэгжсэн шиг нөгөө төрийн нууц туршилт эсвэл бүр хар гаргийн амтан байсан байх магадaltaй. За ямар тач анх яриаг дэлгэрүүлсэн Маделин Толотино дараа нь өөрийн дүрслэлсэн амтан 1995 онд гарсан Species хэмээх шинжлэх ухааны кинонд гардаг мангас шиг байсан гэдгийг хүлээмжшүүлсэн. Хүүшээ энэ нөгөө миний харсан амтын кинон дээр штэ гэж одоо харсан байхад штэ. Тийм байх энэ биш штэ гэж тэ. Үүнийг сонсоод хүмүүс тэр кинонд үтсэн зүйл нь бодит юм шиг одоо бүр ингэж санагдаж зарим нь тэгвэл яагаад ийм цус оргцсон малууд энэ бодитоор олцсон юм бэ гэд тэ энэ бас учрыг олох гээд байдаг. Тэгээд
Chupacabra одоо энэ Латин Америкийн ард түмний соёлын нэг хэсэг болон үлдсэн. Тэгээд түүнийг кино дуу, хүүхэлдэйн кино, комикс зэрэг олон зүйлд ингэж дүрсэлсэн. Зарим нь одоо аимшигтай мангас, заримд нь зөвхөн ганцаарцсан хүмүүсээс айж нуугддаг гашуун хувь тавилантай амтан иймэрхүү одоо байдлаар гардаг. Тэгээд кинонуудыг бас дурдах юм бол X-Files, Supernatural, Grimm зэрэг алдартай цувралд энэ Chupacabra бас гарч байдаг юм байна. Тэгээд хөдөөгийн зарим газар эцэг эхчүүд хүүхдүүдээ орой гата гарахаас сэргийлээд ингэж хэлдэг гэж байна. За орой гата гараарай нөгөө те Chupacabra ирээд авъя шүү гэдэг. Манайхаар нөгөө атгаалчийн хар мангас гэдэг шиг бас Chupacabra гэдэг амьтаар ингэж айлгадаг байх нэ. Энэ амьтыг сонирхолтой санагдчихээн. Дээрээс нь нөгөө ямар нэг амьтаа хоёр үл дээр явал өсгөө болол ирэхээр эвгүй болчих юм аа те. Ингээл ухаантай ч юм шигтэй боловч чинь нэг л адын бодолтой явчих юм аа. За бид ямар ч хэлсэн нөгөө мянган жил хүн төрлөختөн яг баримт байхгүй ч гэсэн далай ой элсэн цөл уулсын гүнд нуугдсан юм үл таних амьтдыг хайсаар ирсэн байна. Энэ одоо хүн төрлөختний бас те таньж мэдэх хүслийн нэг илрэл юм болооч гэж бодогдож байна. Тэгээд Монголын одоо энэ үхлийн өвтнийг Эверт, Кракен, Chupacabra бүгдээр одоо өөр түүх өөр итгэлээс урган гарсан амьттай наа. Тэгээд энэ домгууд нэг л юм хэлж чинь бидний доторх таны мэдэх хүсэл тэгээд айдас тэгсэн мөртлөө гайхшрал энэ гоё хүний одоо хүнийг амтнаас ялгадаг гол шинж чанар шүү дээ. Таньж мэдхийг хүсэж байгаа тэр байдал нь илэрч байгаа учраас домгийн амтад одоо мөнхөд байх баха. Сонирхолтой гоё юм тийм ээ. За хамтаас үзэг сонсогч та бүхэндээ олон цэнгэлтэй их баярлалаа. Нэвтрүүлэг НТV Одондөр радио 83.3 107 гэсээс толгойноор та бүхэндээ хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амтны дэлгүүр болон Заяа спортшоп ивэнтэд их ажиллаа. Дараагийнхаа хөргөн амттаараа ирэх болцъё. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.